За бидний өдрийн хоол. Өдрийн хоолнд оролцож байна. Ажил хийсний дараа хоол амттай биз? Амттай байх уу? Амттай шүү те. Одоо байшин ямар шатнд явж байна ер нь? Би одоо харахаар ингээ сайхан нүдэн дээр л босоод байна л да. Одоо сөөрэ бүтэн тавьцсан. Одоо ханаа босгоод ер нь дуусч байна да ханаа дууссан шүү дээ. Ханаа босгоод тэгээ дээврээ босгоно те. Тий, одоо тэгэл таазаа хийгээл дээврээ босгоод. Таазаа хийгээл дээврээ босгоод. Энэ одоо ер нь гадуур нөөж энэ бол Канада хэмдэг гэдэг байгаа тийм. Тий, Канада. Ер нь өдөртөн байшин барина гэдэг бол хүмүүс л жоохон үнэхээр гайхаад байгаа шүү дээ. Тийм, би ч гэсэн л одоо хэцүүл боддог байсан шүү дээ. Өчнөө хоногийн ажил гээл. Одоо бол санаанд огч байна. Санаанд огч байна. Надад бэлгэлсэн тэр байшин бас өдөртөн нөлөө айтсан байлээ шүү дээ. Тийм шүү дээ. Гайхалтай болсон юм аа. Голон зохион байгуулалт юм шиг байна тийм үү? Тэгээ зохион байгуулалт гол нь хүмүүсийн хуваарлтыг гол нь сайн хийгээл. Тэгэл хүмүүс дор дороос чин сэтгэлээс ажиллаад тэгэхээр сэтгэлээс тэгэл бүх юмаа сайн сэтгэлээсээ хийгээл явах юм бол амархан болчихлоо. Жишээ нь одоо л яг энэ бригадын дарга нь өөрөө тийм үү? Тий. Жишээ нь чиний хувьд өөрөө ер нь зүгээр ямар машин тоглох хүсдэг вэ? За миний хувьд бол одоо эхлээд бол зүгээр нэг энгийн байшин барина гэж боддог байсан. Одоо нэг ингээ байшин бариад эхлэхээр бол бас нэг загварлаг арай нэг 2 давхар махвар ч юм уу нэг тийм юм санаа багтаал эхлээд. Тийм багтаж байна. Тийм үү. Гэтэ иймэрхүү байшин бол дог үз. Дог. Энэ дажгүй шүү дээ. Дулаан алдахгүй. Тийм дулаан алдахгүй. Дулаан алдаг л хамгийн багтай гэж үзэж байгаа. Хамгийн багтай гэж үзэж. Канада хэмлэг тийм үү? Ядаж гин үү? Ядраагүй юу? Яг ч бэлэн байна. Одоо нэг хоолоо идэж аваад дахиад авчихна үз. За. Хоол амтай шүү. Гэхдээ би ямар юм хийсэн биш үү? Тэгж бус барайлгүйгээд байгаа шүү би нэгэрч ерөөсөө. Мод зодноос цогтож бултаад л ерөөсөө. Тэгээ хоол идэх хэрэг байна уу байхгүй та нартай зэрэгц. За бид нэр Батэрд намжиг хоёртой байшин барьсаар дотор засал руугаа орж ийн. Энэ бест хаусыг залуучуудын барьж байгаа байшингуудын сүүлд надад барьж өгсөн, надад бэлгэлсэн чин сэтгэлийн бэлгийн яг тэр байшингийн хөлбөр. Үнэхээр гоё байшин. Бид нар яг одоо энэ байшингаа барьж байгаа энэ хооронд манай сэтгэлийн дуудлага нэвтрүүлгийн гол баатар оюун чимгийн маань жирэмсэн учраас ажилласаа декрет авах гад одоо ажлынхаа тайлан өгж байгаа. Тайланд амжилт хүсье. Удахгүй орой өнөөдөр амралтаач авна, шинэ байшинтай ч болно. Оюун чимэг хоёр дүүтэй Аз жаргал шаануур наадсан градгийн хөргөө.
Хүмүүс л ярьж ш нэг өдөрт байшин барина гэдэг бол бүтшгүй зүйл гэж. Гэхдээ би яг өөрийнхөө амьдралдаа мэдсэн. Нэг өдрийн дотор байрцдаг юм байлаа гэж. Гэхдээ одоо энэ сэтгэлийн дуудгаар гэдэг энэ нэвтрүүлэг Best House, Best Food олон хүмүүсийн хамтарч ажиллаж байна. Тэр яагаад ах хүмүүс байшин барьж хэвчээ гэж. Жишээ нь одоо бол нэг айлаас аягүй хажуудлын айлаас хадаас өгөөч гэхэд бараг ер нь олон айл байхгүй л гэж хэлэх цаг шүү дээ. Тэгэхэд одоо зүгээр нэг хадаас бодох нэг байшин ингээд хүмүүст ингээд барьж өгнө гэдэг. Ямар сэтгэлийн дуудлагаар энэ нэвтрүүлэг ийм санаа төрсөн ер нь. Наад сонирн байгаа даа. Яг та ер нь бол ингэдэж шүү дээ. Бид нар ингээл Америкчууд гээл те. Одоо юу гэдэг амьдралыг дандаа Америкаар ярьдаг шүү дээ. Америк гингүүтэлтэй үнцэн байдаг шүү дээ. Тэгэхээр яг ер нь ингээд нэвтрүүлэг үзэж юм ер нь Америкчуудын барууны орны сэтгэлийн тухай ярьж шүү дээ. Одоо ер нь IQ гэж ярьдагсан одоо сэтгэлийн тухай ярьж шүү дээ. Тэгэхээр сэтгэлийн тухай ярьж нэгдүгürt. Хоёрдугаар болохоор тэр Америкийн нэвтрүүлэг шүү дээ. Тэр хүмүүс сэтгэл зүрхээр яаж нэгдэж байна. Тэгэхээр ерөөсөө манай одоо ялангуяа бидний яг хөгжих зам бол ялангуяа бид залуу хүмүүсийн хөгжих зам бол сэтгэлийн дуудлагыг наалж үзэж байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн гол зорилго бол сэтгэлтэй хүмүүсийг те. Сэтгэлтэй хүн гэхээр дандаа сайн хүмүүс те. Сэтгэлтэй ажилтг хүн, сэтгэлтэй хүн те. Дандаа сайн илэрхийлж штэ. Тэгэхээр ерөөсөө монголчууд бүгдөө яг залуучууд ялангуяа те сэтгэлтэй байяа л гэж. Тэгээ сэтгэлийн дуудлагаар бүгдөө нэгдий гэсэн ийм санаа яваад байгаа юм л да. Олон хүмүүс гайхаж байна л да. Жишээ нь юу гэдэг би ч ингээл годомжинд явж байхад яахлаар алтан руу байшаа өгдөө. За яг хөө миний тухай ярих боли. Ман тэр байшин тухай ярих боли. Гэхэд яг ямар хүмүүс байшин барьж өгөх юм цааш та. Жишээ нь би бас сэтгэлийн дуудлагаар та бүхэндээ нэгдлээ шүү дээ. Хүн нэгэнд хэнийг баярлуулах гэдэг үнэхээр сайхан зүйл. Тэгэхээр ямар хүмүүс төрн цаашдаа байшин барьж өгөх юм. Хүмүүс чинь эргэлзээд шүү дээ. Янз бүр байгаад. Тэгэхээр яг хоо эхний хоёр дугаар харагдаж шүү дээ. Одоо жишээлбэл нямсрангийн амьдрал бид нар тодорхой хэмжээний түлхэж өгснөөрөө нямсран өнөөдөр энэ Best House-ийн яг үйлдвэрлэл цехийн дараагаар ингээ ажиллаж байгаа байхгүй тий. Гэтэл тэр хүний сэтгэл гэдэг маань өөрөө аяг хүчтэй байхгүй. Магадгүй одоо миний өвч гэсэндээ одоо 3-4 жилийн өмнө би 4-4-тэй зүгээр нэг тий байшин мөрөдчихсэн. Тэгэхээр тэр үед надад байшин хэрэг байсан бол миний санаа зовх юм нэгээр нэм багасж байгаа байхгүй тий. Тэр санаа зовх тэр тий шаналгаагаа өөр юм зарцуулах юм бол бас амжилтанд хүрэх боломж байгаа юм болоо ер нь маань нэвтрүүлэлд оролцож байгаа хүмүүс цаашдаа тий бусдыг манлайлдаг шилдэг нэгаасаа гэж хүсэж байгаа байхгүй шилдгийг л өөрсдгийг л хүсэж байгаа. Тэгэхээр юу гэдэг манай нэвтрүүлгийн оролцогчид тий бусдын амьдралд өөрсдөө үлгэр дуураалж болж байгаа тий тийм хүмүүс байгаасаа л гэж хүсэж байгаа. Хэлгүй яг өдөрт нь барьж ийн өдөр өдөр чинь урт юм байна штэ. Хүний амьдрал богино штэ тулсан газар гэж ярьдаг гэсэн нэг өдрийн нарыг мандагтай зэрэгцээд хамгийн анхны суурай тавиад эхлэхэд өнөөдөр жаргаж байгаа нарт оролцоод байшин босч байна. Сайхан шүү те. Тэ. Энэ бол угаасаа гой бахархаа шүү дээ те. Ялангуяа энэ Best House-ийн залуучууд өнөөдөр сэтгэл зүрхээр нэгдсэн те. Өнөөдөр би энэ байшин те яг л өөрсдийнхөө ижил те амьдралын те төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн амьдралд нөлөөлөн туслана те гэдэг сэтгэлээр л барьж байгаа учраас энэ маань өөрөө цаг хугацаатай уралдан те сүндэрлж штэ те. Тэгэхээр энэ бол яг хоо бидний чадаж байгаа юм энэ харин бидний оролцогч те бас үлсэж олон маань бидэртэй нэгдээд сэтгэл зүрхээр нэгдэх юм бол энэс илүү амжилтыг тийм ээ энэс илүү юмыг бүтээж чадах юм а гэсэн ийм сэтгэлийн дуудлага яваад байгаа юм л та. Тэгэлгүй яг хоо зүрхний цохилт цагийн зүнээс хурдан цохилдог тийм биз? Тэгэлгүй яхаа. Секундэд бол бараг өнөөдөр 2 цохилох юм шүү. Тэр л чичээр ажиллаж байна тийм биз? Тэгэлгүй яхаа. Одоо бодохоо бэлэн болох хаа те. Сэтгэлийн дуудлага нэвтрүүлгийн 3 удаагийн дугаарын гол баатар Бат Эрдэнэ оюун чимээнээр хүрэлцэн ирж байна. Харин бид энэхүү байшинг барьж өнөө өдөртөө амьдсан байна. Бүгдээрээ ингэж гол баатарынхаа зочдыг хүлээн авъя. За наашаа
Гэрээ эзэд автом орлоо. За нааш яваарай. Самэро. За. Нааш бүгд ээшээ зогсчих. Манай гэрээ эзэд. Наашаа. Ээшээ зогсноо. Та нарыг зогсноо хэмээн хүсэж байна. Best House, Best Food бас танаа хамт олонны чин сэтгэлийн хүсэлтээр энэхүү байшинг танаа гэр бүл бүлгэлж байгаа. Та бүхний амьдралд ажиглалтай дөөрөн байх болтугай. За ингээд сэтгэлийн дуудлага Best House, Best Food, Bitsomo Produce компани сэтгэлийн бэлэг. За. Энэхүү гэр бүл маань 2 цагийн өмнө хашаанаас нүүх гацаагүй байдалд ороод энэхүү өөрсдийнхөө газар дээр гэрээ барихаар ирсэн. Харин энд гэр байх хэрэггүй. Бидний чин сэтгэлийн дуудлага нэвтрүүлгийн хамт олонны чин сэтгэлийн бас танаа хамт олонны хадаас бүтэн шингэсэн чин сэтгэлийн бэлэг юм шүү. Хүлээ авна уу? Гэртээ зочлоо та. Зайшаар нороо. Заарцагчтэй. Энэ бол Батэрдных гэдэг гэр. Би юу асуугаа мэдэхгүй байна. За сэтгэлээ болцооч. Би ч гэсэн юу ярэ мэдэхгүй байна нэрээ. Өнөөдөр гинт нүүх болоод хэлээ та. Стом бүгдээрээ ирсэн баярлал наашаа нүгэл ирж байгаа. Гэт байж гэд харна. Үгүй одоо ихтэн шиг болох чигээр байна. Аваач тайлаашаа гэж тол. Наашаа явах гэсэн. Яг юм бол нэгчтэй мэдээ. Тэгвэл. Түрүүн ихэд олглээд хүчил өгчий. Манай нэвтрүүлгийн хамт олонны бас нэг жүжигч юм та нартай очиж газрыг чинь бид нар одоо чиглэлийг болгож байгаа холдож авч байгаа гэсэн нэрлэлээр та бүхний гарцаагүй байдлаар энэ газар руу явуулсан болно. Энэ газар дээр ер нь өнөөдөр орой ер нь хаана хоног гэж бодож ирсэн бэ? Одоо хатмах жагаад явна гэж бодчихсон да. Юмнуудаа буулгаад. Энэ байшин дотоод зүйл гэж байхгүй. Best Food-нгаас буудан байна. Та бүхэнд бас ор бэлгэлж байгаа. Ая тухтай сайхан орчин бүрдэж байгаа. Харин таныг давхар биетэй учраас бас жоохон газраас нь хөвгдөл гэж болсон. Дарал мартал гэсэд балархыг гэж бодсон. Гайгүй. Гайгүй. Яг 2 цагийн өмнө яг ингээд нүүхэд хөвгдөд наашаа ингээд явж байхдаа ер нь яг машин дотор юу бодож байсан бэ? Одоо яг одоо тэгэл нэгэн төлөө одоо угаасаа тэгэл айл одоо бас газар мадраа зарцсан гээл тэгж байгаа чи одоо мөхөс өөр аргагүй юм чи надад тэгэл. Угаасаа хашаа авцсандаа баг л баярлал за ямар ч байсан хоосон газар гэв хашаатай юм чинь гээл наашаал явсан. За манай аврагын алдар юм бэ? Амжилттай. Гэдгөө. Яаж наашаа ирээ баларсан уу? Шууд гэрээснээс гараад ирсэн уу галтаачаад. Тэгэхээр манай сэтгэлийн дуудлага нэвтрүүлгийн гол зорилго маань амьдрал хайртай хамт олон манлайлдаг ийм залуучуудад байшин барьж өгөхийг хэлцдэг. Харин танаа Bitsomo компани хамт олноос бидэнд хүсэл тавьсны дагуу та хоёрыг судалсны дагуу тойрт байшин барьж өгж байгаа юм шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Энэ байшин бол Best Food, Best House-ийн чин сэтгэлийн та бүхэнд урам зориг улам их хайрлсан бэлэг болно. Бас танаа Bitsomo-гийн хамт олонны чин сэтгэлийн хүсэл байсан юм шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Одоо энэ гэр өнөөдөр өглөө бидний гэрэхэд гэрийн бөөр байсан. Одоо харин энэ Батэрдных гэдэг айл сүндэрлэн болсон байна. 2 цагийн өмнө хаачиндаа хадамдаа чондоо гэж бодож ирсэн бол одоо ер нь яг юу бодогдож байна? Одоо ямар зорилго байна? Гэрийн эзний хувьд. За та ёстой зорилгоч бодогдох дээрээсээ юм талгаад орж ирэхгүй байна. Ийм барин ингэж хүмүүс үрж чинь гэж би өстэй бодоагүй байна. Тэгээд өнөөдөр ямар ч ясаа ажилласаа тараад үрж ирэхэд бүх машин ирэх урт нь их гайхалаатай. Яаж байгаа юм бол манай ажлын өглөө чинь. Гэхдээ хин гүйлт чинь ингээд намайг бас би явжгүй юм уу гэд нэг хэлчихснээ би бас болцсон. Тэгэл за чи Батэрднэ чи одоо ажилдаа яв барь нэтрийг л тэгээд харин за гэлд явчаал. Тэгэд ердөөсөө юм бодоогүй үлдэр дээр ирсэн чинь.
чи үйлдвэр дээр байж байгаараа чи машин цацах барайдах гэдлээсэн гэхдээ. Гэтэ одоо бол юу ч бодогдохгүй байна. Гэрээ зэгтэй хувьд. Оюун чимгийн хувьд. Зурагтаар үзчихсэн. Яг ингээд тулсан чи итгэмээргүй юм шиг. Үнэхээр гоё нэвтрүүлэг. Тэгээд бүр тэр хүмүүс амар баярлаад. Яг баярлаж хамт олондоо маш их баярлалаа. Одоо тэгээд тэр нэвтрүүлгийн гол баатар нь болоод ингээд байшин дотроо өөрөө суугаад өөрөөсөө буудан дээрээ суугаад. Энэ амьдрал юу ч тохиолдох юм байна. Юу ч тохиолдох юм байна. Одоо хэдэн сартай вэ? Одоо 8 сартай. 8 сартай. Шинэ үгээ хүлээж хүүхдээ хүлээж авахад бол өгцөн л байна. Өгцөн. Тийм ашиг болчиход. Өнөөдөр сүүлийн өдөр ажиллачаад. Өнөөдөр таны ерөөхдөө бол танай хамт олонны чи хийснээр та бол декрет авах тайлангаа бол айгуу сайн тавьсан гэсэн. Гэхдээ таныг албаар загисан гэсэн шүү. Тэрийг бас уламжилж өгөөрэй гэж хэлсэн. За. Энэ гэр бүлийн ирээдүйн зорилго ер нь зүгээр энэ газар дээр зүгээр гэрээ босно гэж бодож байсан уу? Ер нь зүгээр байшин барина гэж бодож байсан юм. Уг нь байшин барина гэж бодож байсан. Энд ямар ч байсан ингээд хундаа мацтахад ямар ч байсан. Энэ урд нэг айл байгаа. Одоо нашааны эзэн байсан зарсан. Тэрийг нөхөд тэнд гэрээ барьж авал энд ямар ч байсан тэгэл нэг байшин барья гэж л бодож байсан. Гэтэ юм хурдан байшин барих чинь гэж өстой бодаагүй. Өстой зүгдлээч. Тэгвэл ийм минийх гэж одоо эзэн гэж бодохоор итгэмээргүй юм шиг. Санаа зовлтгүй. Төлхүүр нь таныг авч байгаа биз дээ. Тийм, төлхүүр нь гадаа байна. За бүгдээ гараад хамт олондоо уулзцгаая тийм үү? Хамт олон сэтгэл тогтлон хүлээж гин. За гэрээдтэй хүлээн аваа. За хамт олондоо. Өстө чин сэтгэлээсээ баярлж байна. Та бүхэнтэй хайртай шүү. Шүү. Үргэ яах вэ? Сайн аслаарай таа. Best House болон Best Booden Фицамо танай компани хамт олонны зүгээс энэ бол ерөөсөө огт хариу нэгээгүй бэлэг юм шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Бидний та гэр бүлээс хүсэж байгаа хариу бол аж аргалтай сайхан амьдраарай. За төсөлд нь бүгдээрээ энэ байшин босгосон хамт олонны ураг хамтдаа хэлцгээе. Эхлээд Фицамо компанийг сонсъё. Яг өнөөдөр өглөө биднийг ирэхэд нар жаргахтаа уралдан ирэхэд энэ газар гэрийн бөөр байсан. Энэ бөөрөн дээр энэ гайхалтай байшин барьсан Best House-ийн ураг бүгдээр хамтдаа сонсцгоо. Best House байна уу? Үргэлж шилгэн байцаа! Ашмат гоо. Бүгд тэр бол ажаарч ирсэн.